За та бүхэндээ англи хэлтэй холбоотой сонирхолтой мэдээллийг өгье. Тэгэхээр авиазын хувьд бол R үсгийн урт талд орсон W үсгийг уншдаггүй. Тийм учраас одоо энэ wrangler гэж уншина. За энэтэй адилхан одоо энэ wrong буруу гэдэг үг байдаг. Rest гэдэг нь restle гэх юм бол бүх барилдах гэх мэт ийм үгнүүд бол байдаг. За тэгэхээр энийг бол одоо wrangler гэж уншиж исэн хүмүүс бол зөндөө л байгаа бах. Тэгэхээр одоо тэгж хэлж болохгүй. За одоо wrangler jeep машин, wrangler jeans гэх тийм үү, хувцсны нэр байдаг. Тэгэхээр уг нь бол wrangler гэдэг маань орилдог, гуйхчдаг хүн гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо энэ cowboyчуудыг ингэж хэлдэг. Cowboy гэдэг чинь одоо cow гэдэг нь үнэ үхэр гэсэн үг, boy гэдэг нь хөвгүн, жаал гэсэн үг шүү дээ. Тэгээд үхэрчин хөвгүн буюу cowboyчуудыг орилдог хүн гэдэг. За одоо энэ мал сүргээ одоо тэр үхрээ туугаад явж байхдаа маш их орилж гуйхчдаг байсан учраас cowboyчуудыг wrangler гэдэг. За мал худаар ноцолж яадаг хүнд хүчээр ажил хийдэг cowboyчуудад маш их бат бөх материалтай өмд хэрэгтэй байсан учраас анхны жинсийн өмдийг хөлөг онгоцны далбааны материалаар оёод одоо анх одоо wrangler гэж нэрлсэн байх нь шүү дээ. Тэгэхээр энийг одоо та нар цаашаа бас мэддэг болгож найз нөхөдтэй ярьж өгөөрэй.